хэрвээ таалагдахгүй байвал явах л ёстой. Сонголт амьдралд амар их гэж би боддог. Хүн зодуулан барин эсвэл хэн нэгэн дарамтлуулан барин тэгж амьдрах ёстой гэж би тэгж ер нь тэрийг бол хүлээн зөвшөөрдөг. Би өөр амьдралдаа тийм юмыг айгу харсан болохоор ч тэр үе те ер нь бол хүн ямар ч тохиолдолд өөрийгөө хамгаалах, өөрийгөө илэрхийлэх хэрэгтэй гэж боддог. 3 сарын 8 буюу эмэгтэйчүүдээ одоо энэ эрхийг хамгаалах одоо энэ 3 сарын 8 бол миний хувьд аюул чухал. Би энэ өдөр бол одоо өөрийнхөө уран бүтээлээр нийгэмд болж байгаа, өөрийнхөө харсан, хэн нэгний хэлхийг хүссэн тэр өгүүлэмжүүдийг хэн нэгэн хараагүй ч байж болох тийм юмыг би өөрийнхөө уран бүтээлээр гаргахыг одоо нийгэмд хүрэхийг аягүй хүсдэг. За намайг Ариун Заяа гэдэг чөлөөт уран бүтээлч. Би яг ингээд би гадаад аягүй олон жил амьдарч байгаад ирсэн байхгүй. Тэгээд 2016 онд өөрийгөө одоо яг би зураач, би үнэхээр ийм зураач болох мөрөөдөлтэй гэдгийг одоо олон нийтэд танилцуулах шалтгаан болсон л да. Тэгээ энэ миний бас нөгөө өмнө амьдарч байсан амьдрал бас нэг тодорхой нэгэн нэг туусан амьдрал маань намайг яг энэ рүү ингээд түлхэж угаасаа оруулсан. Яг гадаад одоо ингээд амьдарч байсан хугацаагаа ингээд бодохоор айгу сайхан ч байгаа, муухай ч байгаа. Гэтэ яг нэг мэдсэн чинь би гадаадд яг ямар шүү байдалтай байсан бэ гэхээр одоо тэрийг очиод цэвэрлээд дээч энийг очиод тэнд нэг зураг авалтгах чинь тэрний очиод тэр байгаа юмыг ингээд цэвэрлэх хэрэгтэй. За их чи тэнд очиод тийм юм тэр хүмүүс одоо ингээд ирж байгаа тэр хүмүүст хоолыг бэлдэх хэрэгтэй гэдэг нэг мэдсэн чинь би ерөөсөө тийм нөгөө нэг үйлчлэгч хийдэг юм цэвэрлдэг тийм хүн байсан. Гэсэн чинь нөгөө тэр яг нөгөө нэг миний нэг танд ах байдаг байхгүй тэр болохоор ингээд нөгөө гадаадаар ингээд нэг моцилохгүй над явдаг. Тэгээд нэг хэсэг нөгөө ойрхон монголчууд гэж хайж байгаад яг миний байдаг байсан газар айлд маань нэрээ тэгээд нэг хэсэг хугацаанд ингээд байх болоод моцилохгүй ансуулахад тэгээд яаж ахтай тэр ах надад миний дүү амьдрал юм биш шүү дээ чи ингээд 4 хоногны дунд хүмүүсийн хийгснийг хийгээд өөрийн гэсэн амьдрал өөрийн гэсэн үзэл бодол гэдэг юм хүн амьдрна гэдэг чи ингэж амьдрдаггүй миний дүү чи нэг өөр өнцгөр хараарай гэж хэлчихэд явж ирсэн. Тэр үгийг би тэр үед ойлгоогүй юу яриад амна тэгэл надаас миний дүү юу бодож явдгийг ингээл тэнгүүт нөө тэгэл энэ хүмүүсийн амьдрал сайхан болчихвол миний амьдрал сайхан болно гэж дүү ингээл хичээгээ явж байгаа ш тэгэл тэнгүүт тэр ах ингээл нэг амар бодлогосон харсаар ингэчээл за миний дүү чи тэгээ чамд амжилт гэл нэг явдаг байхгүй юу. Тэгээд нутагтаа гинт яагаад ирэх болсон шалтгаан нь болохоор ингээд нэг өдөр би нөгөө айлынхаа охинд хоол идэж хоолчин болчлоо гэд хоол аялаад гэсэн чинь нөгөө охин минь амар уурлаад ажижээс хоолаа гэд уурлаад завуу амжилөө гэд над руу ингээ аваа шийдсэн чинь яг миний нүүрэн дээр ирээд ончихгүй. Тэгээд яг тэр үеэс хойш нутг руугаа явах юмсан би нэр өөрийн гэсэн нутагтай намайг хүлээж байгаа жимээ ихч гэдэг хүмүүс байдаг гэдгийг гинт толгонд орчирч. Яг тэр хугацаанд ингээд яхаар би хизээч юусэн ингээд бүр би сайхан амьдрах учраас би хөдөлмөрлөд миний хийж байгаа бүгд л айгу миний хөдөлмөрж байгаа зүйл гэж бодож ирсэн байхгүй. Тэгсэн чи яг одоо ингээд бодохоор тэр хугацаа хизээч тэр миний хөдөлмөрлөж хийж ирсэн зүйл биш. Тэгээд яж ах тэнд угаасаа ингээд нугасаа тентхийн амьдэрдэг тентхийн нөгөө нэг монголчууд гээд байдаг. Богоо явдаг гэж сонсч ирсэн байхгүй тийш нөгөө нэг юу машин явдаг гэж сонсч ирсэн. Тэнгүүд гинт тэр миний толгойд орж ирэнгүүтээ бид нэр яагаад тийшээ ингээд хатуус явдаг гэсэн очиод нэг шалгаад асуугатыг гэж бодоод ингээл явал очиод яасан чинь билет бэжэд тэнгүүт нь тэгээд би Монгол руу билет хоолны мөнгнөөс аваад чи нэг 2001 зүүнлэл ингэ байсан шүү дээ. Тэгээд би өөрөө билет аваад
орой хоолн дээр ингээд биднес бөөнөрөө суугаад хоолоо иддэг чинь тэгэл бөөнөрөө хоолоо ингээд суугаад идэж байхдаа би плед авцсан гэсэн яаж гэх нөгөөч энэ аимхай гэрээс ингэж гардаггүй биднес үргэлж хажууд нь байд юм чинь ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй гэдэг юм тэднээс амар хад итгэлтэй л байсан шиг. Тэгсэн чинь амар санаадраа гахаа яаж гэл тэгсэн чинь би энд нөө вокзал очив вокзалаас ингээ билет авсан гэж амар гахаад тэгэл би за нөгөөдөр он гэл нөгөөдөр нь ингээл яхаар болсон чинь нөгөөдөр нь болсон чинь намайг хинж гаргаж өгдөггүй хамгийн инээдтэй. Тэгсэн чинь нөгөө том охин нь л намайг гаргаж өгдөг байхгүй. Тэгсэн чинь би амар инээдтэй. Ийм над нэг л амар инээдтэй болоод тэр нь яг юу байсан бэхээр би нөгөө амар олон жилийн дараа нутагтаа очиж байгаа болохоор одоо ингээл намайг хүлээж байгаа хүмүүс тоо тентнээс одоо гарын билег юу гэнэ гэл тийм бодол агаас ингээл толгойд байгаа юм чинь тэгээд тийм чамд мөнгө өлдөөсөн шүү гэл надад нэг өгтөө өгдөг байхгүй юу. Тэгэл би Монгол $500 л идэв. Тэг яг хөө тэнд надад хамгийн бүр миний бүр ингээд намайг амар ингээд бүр энэ ариун заяа гэдэг хүнийг бүрэлдэн бий болоход айгүй том тусалцаа болсон зүйл маань миний уран зураг гэдэг. Би ингээл гадар зургаалтай явчаал нэг надад зураг зурх өрөө хэдгөө тэгэл би нэг юм 0-ийн өрөөнд зураг зурдаг. Тэгэл тэр 0-ийн өрөөнд ингээд хандан ингээд баатан цаасаа нэг нөгөө үзэн балла ятсан. Тэгэл тэрийг ингээд ороод гадар орой явж байгаа. Тэгэл тэр өрөөндөө ороод үзэж харсан юм аа хэлхийг хүсэж байгаа юм аа тэр цаасан дээрээ ингээд өргөжлүүлээл сараал. Тэгэл тэр минь явсаар байгаа нэг бүтээл болсон байдаг. Тэгээ тэрийг би бүтээлч гэж тооч харж мэдтгүү хураагаал цоглуулаад байдаг байсан. Хэн нэгэн амин ингээд амьдралдаа ингээд амир алж байгаа тохиолдол байна шүү дээ тийм. Хурдан хөл дээрээ босоод өөр ямар нэгэн өөр өнцөг өөр хаалга байдаг юм байна гэдгийг би амар ойлгосон. Би эзэж одоо би энд л ингээл оршин тогтнож ингэж байгаа юм чинь энэ хүмүүстэйгээ ингээд сайхан амьдрал би өөрийн гэсэн сайхан гэр бүлтэй болоод өөрийн гэсэн сайхан гэр оронтой болно гэж бодож ирсэн чи юу буцаад Монголдо би бүх юмыг нойлосоо хийсэн байдгийг. Миний яг одоо энд байгаа бүтээл бол үр хагарах мөчгээд бүтээл байгаа. Энэ бол яг нөгөө нэг хорвоо ертөнцийн нэмэгтэй хүн яг нөгөө нэг нэгтлхийтэй амар адилхан гэдгийг айгу зөрсөлсөн. Маш олон жил нөгөө эмэгтэйчүүдийн нөгөө эмч хийжсэн Сэлва гэдэг нэг эмч одоо нас орсон л да. Тэр эмчтэй ингээд би ингээд очиод юм ярилцаал тэр хүү ингээд насаараа л эмэгтэй хүнийг ингээд нөгөө нэг төрж явахт нь хүүхэд бариад ингээд их тосч авч байсан. Тэгэл эмэгтэй хүн болгоны зан ааш характерын тухай тэр ингээл ярина. Тэгэл би ингээд яриулаад сонсоол ингээд яж хат би тэр хугацаанд ингээл эмэгтэй хүмүүстээ ямар амар агуу юм бэ гэж бодонгуудаа тэгтээ биднээс энэ хорвоо ертөнцийн ингээд яаж ирж төрсөн юм болоо эмэгтэй хүн чинь ингээд хэвлээд нь ингээд нэг амьдрал бүл бүтэн ингээд нэг амьдрал бий болж штэ тий. Тэрийг ингээд янгуудаа үр хагарах хүчгээл тэр талаад ирсэн. Тэгэнгүүтээ ингээд юмыг хөдөлгөхөд нэг юм хэрэгтэй дээ нэг очиж ингэж оролдох. Тэр нь болохоор яг юу байсан бэ гэхээр 2016 17 онд нэг талбай дээр нэг амар том хэмжээний бүр нөхсөр амар том чагсаал болдог штэ. Тэн дээр ингээд монгол хүн байгаа бүгд л багж тэн дээр ингээд бүр дуу хоолойгоо илэрхийлж जैन. Тэр жагсаалд оролцож ингэж явж ирсэн чинь үр хагарах мөчийн бүрэлдэн бий болж байгаа шалтгаан нь энэ бүгд юм байна гэдэг санаа шууд орж ирээд. За ерөөсөө тий одоо ингээд үр хагарах мөч гэдэг ингэнгүүт шууд хүний талаанд юу орж байна гэхээр ингээд нөгөө нэг эрэгтэй хүн эмэгтэй хүн секс хийгээд эрэгтэй хүн яг тавиад ингээд тэдний эснэр нь ингэж явж байгаа гэсэг ингээд нүдэнд ингээ үзэгдэнгүүтээ тэрний өр дагавар нь одоо яг юу вэ гэхээр тэр том жагсаал байна шүү дээ. Тэнд байгаа хүмүүс шууд толгоонд орж ирэнгүүтээ биднес юусэл энэ юм биш үү гэдэг шууд зургийн маань төгсгөл ингээ шууд орж ирж байгаа. Тэгээд би яг тэр жагсаалд оролцоод би очиод энэ зургаа яг эхлүүлчихсэн. Миний одоо хамгийн анхны гарсан үзэсгэлэн унтсан байсан хүнийг агай босгож ирсэн үзэсгэлэн байсан л да. Тэнгүүтээ миний ингээд зурган дээр ингээд нэг муудалсан байсан хосоод амар эвлрээд бас нэг гадаадаас ирсэн байсан эмэгтэй нөгөө ээжтэй айгу сайхан үг хэлж чадаагүй амар харамсаа ээж насарсан болж таараад тэгээд яг миний ээж өглөө гэдэг зурган дээр ирээд амар уйлаад тэгээд хүүхдтэйгээ ирчихэд тэгээд зураач нарын хувьд болохоор айгу хурц өнгө шийдэлтэй өөрийнхөө үзэл бодлыг маш хурцаар илэрхийлсэн ийм зураач
хаанаас гараад ирвэ гэсэн тийм бүр сэтлийг зураач нарын дунд аюу өсөв. Одоо яг энэ ариун зайг бий болгоход том шийдвэр гарах хэмжээний хүн болгосонд нь би нандалтай аймаа баярлалдаг. Гэтэ би хүн ер нь ямар ч тохиолдолд аймаа зоригтой байх хэвээр, өөрийнхөө шийдэмгээ байх хэвээр, өөрийнхөө одоо юу хиймээр вэ тэрийг хийх хэвээр. Би өнөөдөр яагаад зураач болох гээд би бүр ингэж тэмүүлж яаг нэг үл энэ миний доторх хүн байхгүй юу? Энэ доторх ариун зай зураач байгаа байхгүй юу? Тэрийг л би гаргаж ирэх гээд яваад хаа. Тийм учраас бүгдэнд нь одоо зоригтой байгаарай. Тэгээ сонголтондоо амар үнж байгаарай. Хийсэн зүйл чинь хизээ нэгэн цагт чамайг амар шагнана гэж би өөрлөж би боддог.